За яг өргөн баригдсан хуулийн төсөл бол маш олон зүйлийг гацаатыг болох байсан. Ажлын хэсэг ажиллаад бас тодорхой саналууд орж ирж байгаа. Ихтэл анхаарах юмнууд байгаа. Би тэгээ протоколын хувьд бас үлдэг гээд 2-3 зүйлийг асууя гэж бодож байна. Нэгдүгээр энэ ажлын хэсгээс буюу яг энэ мэрэгжлийн яамны нэг хариулт гэж. Өнөөдөр эрх олгосон заалтын дагуу нийт захиргааны хэмжээний актуудын тоо яг хэд байна вэ? Өнөөдөр ингээд олон нийтэд буруу мэдээлэл өгöd байгаа байхгүй. Журмын тоо хит ихссэн гэд. Гэтэл журам гаргах энэ нөхцөл байдлыг улсын хурл өөрөө хийж өгöd байгаа. Бидэд хог хаягдлын тухай хууль, малын үлийн албан татварын тухай хууль, эрчим хүчний хуулиар жишээ нь зохицуулахороо маш олон журмуудыг байгуулгаар нь журам гаргах ёстой байдаг. Малын үлийн татвар гэхэд 330 сум нэмэх нь 9 дүүрэгчин тусдаа журам гаргах ёстой. Хог хаягдлын хууль мөн адилхаагүй. Энэ нийтийг ингээ хасчаар чи ерөнхийдөө цаана яг хідэн журам үлдээд байна. За эрх олгосон заалтын хичнээн засгийн газар ерөнхийлөгч буюу хууль зүйн дотоод хэргийн яамны бүртгэдэггүй одоо тийм журмууд байна. Энэ зүрүүг аваачаад олон нийтэд мэдээлээд баахан журам бүртгэлгүй байгаа мэтэр ингээд бас олон нийтэд бас мэдээлэл өгөөд ийм одоо яваад байгаа юм буруу байгаа. Мэдээж энэ журмуудыг сайжруулах, хуульд нийцүүлэх, зарим журмаар зохицуулж ирсэн зүйлийг хуульд bijүүлэн тусгаж одоо зохицуулах асуудлууд бол байх ёстой. Энийг бол ерөөсөө үүсгээгүй. Энэ хууль дээр заавал ингэ шахсан шахаагүй үг нь улсын хурлын гишүүд бидний өөрсдийнх нь хийх ажил байхгүй. Нэгдүгürt энэ зүйл дээр хариулт тач. За хоёрдугаарт энэ санал хураалгач хоёрдугаар санал дээр одоо бас ажлын хэсгийн дарга хариулах юм яах юм. Дараах асуудлаар захиргааны хэмжээний акт батлах эрх олохгүй гэж. Энэ дээр нь юу байг вэ гэхээр Монгол Улсын үндсэн хууль гагцхүү хуулиар тогтоохоор заасан харилцаа гэж. Тэгээ үндсэн хууль дээр чинь гагцхүүгээс гадна зөвхөн хуулиар тогтоох гэж үг байгаа. Хуулиар зохицуулах гэж үг байгаа. Энэ гурван ялгаатай юу? Гагцхүү хуулиар зохицуулах гэхээр энийг дагаад журам гарахгүй мэн гэж ойлголоо. Харьяатын хууль дээр байгаа дөрвөстэй журам урмаас эхлээд маш ноцтой юмнууд энд яригдах нь дээ. Энийг одоо тооцсон юм уу юу? За хоёрдугаарт яг энэ гагцхүү хуулиар гэдгээс агуулгын хувьд зөвхөн хуулиар зохицуулна гэдэг энэ өөр үү? Магадгүй сонгуулийн харилцааг хуулиар зохицуулна гэчээд яг энэ агуулгын хүрээнд бас сонгуулийн үйл тогтоомжийг дагсан энэ захиргааны хэмжээний актууд буюу энэ дөрвөн журманд гарч чадгаа байгаа сонгуулаа хийж чадгаа байх юм шиг үстэй. Энэ дээр зүгээр протоколын үед үгүй одоо хариулт гачээ. За эрх хууль ёсны ашиг сонирхол нь гомдол гарах хөөөлцөх хугацааг журам гаргах. Хөөөлцөх тусгацсан байгаа журам хэд байгаа юм бэ? Хариулт гаж. Тоог нь хэлээд гэж. Тэр сайдын батсан тийм журам байгаа маа гэдэг. Гомдол гарах хурцсан шийдвэрлэх ажиллагааны зарчим хугацаа оролцогчийн эрх үүргийг тогтоосон журамд тэд байгаа хэлээд гэж. Монгол Улсын дөрвөн журмын дагуу хариуцлага оногдуулаад тийм торох ялтай ийм эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. За эсвэл одоо ийм иргэний хариуцлага хүлээлгэж байгаа гэдэг дөрвөн журам хэн сайд баталчаад байгаа юм бэ? Ямар ч одоо дөрвөн журмаар зохицуулах боломжгүй буюу хуулиар угаасаа зохицуулдаг харилцаануудыг энд ингэж дурдж дөрвөн журам гаргахгүй гэдэг ингээ хэлбэрдэх хэрэг юу байгаа юм бэ? Энийг нэгдэд нэг хариулаад өгөөч. За хоёрдугаарт би гишүүдтэй нэг зүйлийг хэлчихэж байгаа. Өргөн барьсны дараа маш олон судалгаануудыг тамгын газрын одоо ажилчнууд экспертүүдээр хийлгэж болно. Хүний эрхэд яаж нөлөөлж гин, эдийн засагт яаж нөлөөлөхөр байна, эрг зөргүр дагавруудыг энэ төсөлтөөр хийгээд гэчихэд одоо ч гэсэн тодорхой хэмжээнд хийж байгаа. Гэтэл энэ хуулийн төслөөр өргөн баригдаж байгаа төсөл дээр баахан шаардлагуудыг тавиад хил зэсгээ чийдээгүй байж яхад яг ингээ өргөн баригдахаас эхлэх гишүүдийн бүрийн эрхэд халдах байгаа юм асуудал байгаа. Тэгэхээр гишүүд маань энийг одоо хуулийн төслөө маш сайн уншиж явахгүй бол хууль санаачлах бүрийн эрхлүүгээ халдуулж болохгүй. Харин өргөн баригдах хэсгээ шийдээд ажлын хэсэг гараад байнгаараа улсын хурл дээрээс чиглэл өгчүүл маш олон судалгаануудыг нэмж хийлгэж болно. Маш олон дүгнэлтүүдийг нэмж хийлгэж болно. Тэр асуудлыг за Оцронгийн номын чимэг гишүүн хариулна. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. За энэ хууль зүйн дотоод хэргийн яамнаас захиалж хийсэн судалгааны тоо баримтыг дурдъя. 2023 оны 10 сарын байдлаар манай Монгол улсад хууль зүйн яам дээр бүртгэлтэй захиргааны хэмжээний акт 2357 байгаа юм байна. Нийтдээ 413 одоо хууль тогтоомжоор эрх олгосны хүрээнд ийм журам хэм хэмжээний акт гарсан юм байна. Энэ тоонд бол Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын баталсан шийдвэрийн тоо бол ороогүй байгаа. Тэгээд яг уу эмзэглэл ах шиг байна л да. Зүгээр тооны харьцаагаа л бид нар харахаар одоо 318 хуулиас бид нар их авсан ийм 2493 захиргааны хэмжээний актаар нийгмийн харилцаагаа зохицуулж байгаа чинь
энэ тэнцвэр нь алдагдсан байна. Эдрийгээ бид нар харах хэрэгтэй байна. Бид нар заримдаа хэтэрхий хууль тогтоомжороо хууль тогтоогч ч гэсэн планк буюу цагаан байдлаар захиргааны одоо хүч засаглал руу хэв хэмжээний одоо тогтоохыг эрхээ шилжүүлээд байгаа. Эндээ хязгаар хийхгүй бол хэмжээний актаар санаатаа санаагүй хүний эрх зөрчил гардаг, удаашрдаг, авилга албан тушаалын одоо асуудал гардаг ийм юм руу түлхээд байна л гэдэг судалгаа гарсан ба. Дээрээс нь хуулиар тусгаалan эрх олгосон боловч 194 захиргааны байгууллага шилжүүлсэн 850 шийдвэр захиргааны хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэл байхгүй байна гэдэг. Тэгээ энэ бүртгэл 850-ыг уг нь гаргах ёстой байлээ. Гэхдээ хийгдээгүй байна. За энэ дээр бас судалгаа хийгээд энэ ялангуяа хөрөнгийн зах зээлтэй холбоотой ч юм уу юм дээр одоо хууль журмаар зохицуулна гэдээ орхичдог. Тэгээд нөгөө холбогдох байгууллагууд нь журмаа гаргадаггүй. За ингээд харилцаа эдийн засаг бизнесийн харилцаа явах гэхээр журам гараагүй юм чинь бид нар ийм юм хийхгүй, бүртгэл хийхгүй гэдэг ийм асуудлууд гараад хүндрэл учирдгаа гэсэн ийм судалгаанууд байгаа. За хоёрдугаартын захиргааны хэмжээний акт батлах эрх олохгүй тухайд та одоо асуудлыг хөндөж байна. Үндсэн хуулиа бид нар бүгдээрээ мэдж байгаа. Бид нар үндсэн хуулиараа хүний эрх чөлөөг за одоо хязгаарлахтаа бол заавал энэ хуулиар байх ёстой. Хуулийн хүрээнд эндээс энэ одоо шаардлагуудыг хангаж хийж хийх ёстой гэдэг юм байна. Үндсэн хууль гагцхүү хуулиар тогтоохоор заасан эдгээ юм байгаа. 18.2-ыг харах юм бол онцгой нөхцөл байдал буюу хүмүүсийн эд хөрөнгийг дайчилж байгаа. Дайны За хэн билээ? Цолмон тэ. Шагдар сүрэнгийн цолмон хууль зүйн дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн дарга 4-р микрофоноос хариулна. Тэгэхээр сайн зураг гишүүний асуултад хариулъя. Хоёр судалгааны тоо мэдээлэл өгсөн гэж ойлголоо. Нэгдүгээрх нь өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сард бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актын тоо хэд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр 2025 оны 6 сарын 10-ны байдлаар бид нар нэгдсэн санд бүртгэлтэй байгаа тоог гаргаж үзсэн. Энд бол 2838 шийдвэр бүртгэлтэй байна гэж байгаа. Гэхдээ үүний 904 шийдвэр нь аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлын шийдвэр. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хог аягдлын тухай хууль, малын тоотлогын албан татвар хууль, газрын тухай хууль гэсэн юм 3 эрх олох хуулийн эрх олгогдсон заалтаар 904 шийдвэр бүртгэлтэй байна гэсэн үг. Түүнчлэн эрчим хүчний тухай хууль дээр нөгөө эрчим хүчний зохицуулахороо аймаг нийслэлийн салбар зөвлөл бас тариф батлах юм эрх олгосон нэг заалтын тоогоор 305 шийдвэр тэгээд хоц өрийн усан амж татваргын ашиглалтын тухай хуулийн бас нэг заалтаар 131 гээд ингээд 2838 шийдвэрийн 1000 Нэмж хариулъя. Чухал мэдээлэл байна. шийдвэрийн 1450 буюу бараг 50 орчим хувь нь нэг 5 хуулийн заалтаар бүртгэлтэй байгаа шийдвэр гэсэн үг ээ. Дараагийн тоо нь болохоор нөгөө хуулиар тусгаал эрх олгосон заалтын судалгааны тоог өссөн гэж ойлгосон. Энийг бол 2023 оны 11 сарын 15-ны байдлаар хууль зүйн яамнаас юм тусгаал эрх олгосон заалтын судалгаа гаргаж утсан байгаа. За энэ дээр яг эрх олгосон хууль бол 315, үүний хуулиар их шилжүүлэх заалт тусгасан 2403 хууль байна гэж тухайн судалгаар гарсан байгаа. Гэхдээ үүн дотор нөө тухайлах юм бол засгийн газар, холбогдох их хурлын байнгын хороо, ерөнхийлөгчийн зэвлэр баталсан бас эрх олгосон заалтууд тоологдсон байгаа. Тухайлах юм бол үүний 642 эрх олгосон заалт